10년 다음 제주도도 더비산제제 공무동생 디지도 담비주에서 공동 저버장계는 바라 선버샤오 관계 두신 유선이 다원 주변미신 담비신 동주를 고tum대라 차차로 자 오늘도 신이 있으니 билэгцэн өдөр түүхт Алтан брэм хийд дээр нутгийн зон олон болон хүндэт одоо зочин та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Төвтэй хүн хур баруунч монголчууд эрт дээр үес ярьдээ. Тэг бид нар бүгдөө нэг актер аатар бороо биш ч гэсэн хувьтай авшиг хур бороотой байна. Миний ер нь хэлэх гээд байгаа гол зүйл нь юу гэхээр бид нар бүгдөө бурхны шинтэй бурхан багшийн сургаалаар амьдралдаа хэрэгжүүлж түүгээр амьдарч ирсэн тийм хүмүүсээ. Тэгэхээр бид бурхан багш маань ч гэсэн биднэрт эгэлжирийн хүний дүрээр авиадлаган эгэлжирийн хүн гэдэг маань ер нь яаж явж байгаад бурхны зам мөрд орж цаашаа төгс гэгэрж болд юм бэ гэдгийг одоо харуулсан тийм үү. Тэр бурхан багш маань биднээс илүүтэй төрлийг таалж дээрэс нь одоо хааны хүн болсон мөртлөөсөө тэр одоо амьдарч ирсэн ордон нь өөрийнхөө хангалуун байдал нь бол амар амгаланг авчираагүй. Тэгэхээр бурхан багш 29 наснда яасан бэ гэхээр би ерөөсөө төгс гэгэрл энэ зөв зам гэдэг одоо юу юм бэ? Үнэн гэж юу юм бэ гэдгийг олохын тулд гэрээс гарсан. Гэрээс гараад яасан тоон хувирган сахил авч тэгээд одоо үнэн мөрийг олоод 35 наснд бурхан болж хамгийн түрүүлж ном айлтгахдаа 4 үнний сургаалыг айлцсан. Тэгэхээр 4 үнний сургаал гэж юу юм бэ гэхээр зовлон үнэн юм аа. Зовлонгийн гарах уг шалтгаан нь бол үнэн юм аа. Зовлонгоос гарах зам мөр гэж одоо үнэн юм аа. Түүний дараа бол одоо төгс гэгэрсэн гэгэрл гэж үнэн юм аа гэдгийг айлцсан байдаг. Тэгэхээр бидний өнөөдөр амтан болгон тэр зовлон хүсдэг, жаргалыг хүсдэг нэг ижил. Тэгэхээр бидний амьтнаас ялгаатай тэр цэцмаа шинжлэх ухааны хэлээр бол Homo sapiens буюу оюун ухаант хүнд бол бид нар юугаар ялгаатай их оюун ухаанаар ялгаатай. Тэгэхээр бид нар яаж оюун ухаанаар ялгаатай хөр өнөөдрийн өдрийн хоол солонгон мэт одоо гараад арилдагтай адилхан энэ насыг чухалжилж тэгээд дээрээс нь бусдыгаа одоо хуурж мэхэлж жаах юмтай болоё гэж бодож байгаа бол тэр бол анханасаа одоо өгөгдөл болон амьдралын хэмнэл нь буруу болчихж байгаа. Тийм учраас бид нар зөв амьдрахын тулд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Мэнжин сэтгэлтэй байх хэрэгтэй. Асаргон сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ нийт сүсэгдэн олон та бүхэн бол тоор хаяад нэг 10 хар нүглийг одоо төвчдөг байх хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд маш хүнд хэцүү бэрхшээлтэй асуудлууд гарч байгаа боловч тэр гарч байгаа уг шалтгаан хаанаас вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр би миний гэсэн тэр хоёр одоо үзлээс гараад байна. Тэгэхээр миний зүйл аль юм бэ? Би гэдэг аль юм бэ гэдгийг хаяа бодоод үзэх юм бол бас миний гэдэг зүйл байхгүй. Бид нар өнөөдөр хайрлаад байгаа инкредэд байгаа өөрийнхөө бие цогцсыг хүртэл одоо аваад явж чадахгүй. Нөгөөх одоо хураагаад байгаа шунаад байгаа нөгөө том байшингаа сайхан машин тэргээ бүгдийг аваад явж чадахгүй. Тийм учраас бидний юу явах вэ гэхээр бидний 6 дахь мэдрэхүй буюу бидний одоо сүнс маань тэр маань явж байгаа. Сүнс цаашаа явж байгаа бид нар яаж мэдээд байна вэ гэхээр
Нэгэн гэрт 3 хүүхэдтэй айл байлаа гэхэд ижи аавгаа дагаад адилхан царайцтай төрдөг бол дотоод сэтгэлийн тэр мөн чанар сэтгхүүн ондоо байгаа цаанаасаа хүний сэтгэл гэдэг ондоо зүгээс ирээд байгаа нь мэдэгдэж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нэр шашин шүтдэгч бай, шүтдэгч бай, хүн чанартай, хүнлэг инэрэнгүү, дээрээс нь ёс суртахуунтай байх нь зөв, хэрэгтэй юм аа. Тэр өнөөдөр энд цугларсан сүсэгтэй олон та бүхэн бүгдээрээ өнөөдрөөс хаваад нэг өдөр ч гэсэн нэг хором ч гэсэн зөв амьдрах юмсан. Нэг ёс суртахуунтай байх юмсан, сайхан сэтгэлтэй байх юмсан, хүнд тустай байх юмсан. Нэг нэгийгээ хараад нэг баярлалтай инээдэг болох юмсан гэж бодох хэрэгтэй. Амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ улс орон сайхан болно. Нэг хүн сайжирна гэдэг маань нэлээд хэдэн хүнийг сайжруулах шинж юм. Нэлээд хэдэн хүн сайжирч юм бол нийтээрээ бидний яриад байгаа нийгэм маань цэвэрш. Гаднаас бид нар авралыг биш, дотроос өөрөөсөө авралыг хайх хэрэгтэй. Бурхан баг шүү гэж айлж байгаа өнөөдөр хүн та их сайхан зүв байгаа бол таны хийсэн урдын үлийн үрийг шүү. Одоо ирээдүйд сайхан явах үгүй одоо та сэтгэлээсээ асууж. Тэр чаддаг бол өдөр болгон сэтгэлээсээ асууж өглөө босонгоо өнөөдөр би нэг амтны тустай хүнд тустай нэг зөв юм хийчих юм шүү. Хэрвээ орой унтахдаа өөрийнхөө хийсэн өдрийн үйлдэлийг цэгэнж хянаж би өнөөдөр ийм зүйл би хэл сэтгэлээр буруу зүйл хийжээ. Энийг маргаашнаас хийхээ мэдчлэх. Өнөөдөр бидний хийж байгаа нүгэл хэлэнц юу вэ мэдэхгүйгээр урдын авьяасаар янз янзаар хийж байгаа. Тэгэхээр тэрнийг одоо арилгахын тулд намжлах хэрэгтэй. Намжлага гэдэг маань зүгээр нэг залбираад, зүгээр нэг бурханд мөргөөд болчдөг тийм зүйл бол биш юм. Намжлага гэдэг маань хийсэн буруу үйлдэлээ өнөөдрөөс ойлгоод би ахиж маргаашнаас хийхгүй юм шүү. Одооноос хийхгүй юм шүү гэж чин сэтгэлээсээ бодож маргаашнаас хийхгүй бах энэ намжлага зөв юм. Энэ маань бидний ирээдүйд аврал бас болж мэдэх юм. Тэгээ дээрэс нь амтан болгоны тусын тулд би өнөөдөр зөв юм хийх юмсан гэдэг маань цаагаараа тэгшин хүм маян би ондон буюу одоо их хөлгөний суртгаал хамгийн зөв юм. Их хөлгөн гэдэг маань өөрийн тусын тулд биш. Өрөөлийн тусын тулд үйлдэл хийж байгаа тэр зам мөрийг хэлээд байна. Тэгэхээр бид нар бүгдээрэнд нь их хөлгөний суртгаал буюу жамчвж исэн бодийн сэтгэл гэж амтан болгоны тусын тулд би өнөөдөр зөв юм хий. Амтан болгоны тусын тулд би бурхан болъё. Бурхан болчоо төгс гэрчээд амтан болгон төгс гэрсэн замыг зааж өгсөн энэ хугтгооны хэлээд байгаа. Тэр хүн болоо төгс гэгэрийдэ гэж өнөөдөр бодохгүй маа гэхэд өнөөдрөөслээд би нэг зөв хүн болох юм шүү. Өнөөдөр би нэг зөв юм хийх юм шүү гэж чин сэтгэлээсээ бодож чадах юм бол тэр нь бурхан болохын хамгийн ихний зам мөр. Тийм учраас өнөөдөр та нар номоор барилдаж байгаа нутгийн зон олон болон дээрээс нь энд хүрэлцэн ирсэн өөр аймгийн ч бай сүсэгтэн олон та бүхэн бүгдээрээ өнөөдрөөс хаваад зөв юм хийх юм шүү. Чин сэтгэлээсээ залбир, чин сэтгэлээсээ бодож тэрийг үйлдэл болгож амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол дээрээс нь хичнээн өөдрөг үнэхтэй болж исэн ч гэсэн бодийн сэтгэл буюу тэр бусдыг гэсэн сэтгэлийг амьдралдаа хэмнэл болгож хичнээн сайхан зүйл болж исэн тэрийг амьдралдаа хэмнэл болгож чадах юм бол бидний хүсэж байгаа аз жаргал тэндээс ирнэ. Квант физикийн онолч байсан тэр нейросайенс ямар ч шинжлэх ухаанаар ирсэн тэр бүх зүйл шүтэн баригдлагатай. Бүх зүйл нэг нэгнээсээ харилцан хамаарч өршдөг. Түүнтэй адилхан бидний өнөөдөр амьдрал ч гэсэн тэр нэг нэгнээсээ хамаарч байгаа шүү дээ. Тэм учраас бид нэг нэгнтэйгээ зөв зохистой байх, нэг нэгийгээ хүндлэх энэ маань бол хамгийн чухал зүйл болоод байна. Гав ганцаараа л өөрийнхөө тусыг бодоод өөрийгөө бодоо суугаад байдаг хүн дээр найз нөхдөж ирэхгүй хүн болгон холдож шít. Өнөөдөр жишээ надад маш том гигантин гэж нэр байгааг боловч гигантин гэдэг нь хайлвагаа хайгаад үзэх юм бол миний чих, миний хамар, миний бүх зүйл гигантин биш. Бүх зүйлийн цогцолтолгоон дээр гигантин гэж нэрлсэн нэрийцэн төдий оршиж байгаатай адилхан энэ орчлонд байгаа бүх зүйл нэрийцэн төдийг оршиж байгаа. Бидний харж байгаа унаа тэрэг машин, байшин сав юу байсан ч бүгдөө нэрийцэн төдийд оршиж байгаа. Тэгэхээр заавал багахан амьдрахын хооронд энэ нэг зүйлийн төлөө их зүтгээд олон дайсанд өөртөө бэлдээд ингэж амьдрах хэрэггүй.
Тэгэхээр өнөөдөр зөв амьдрыг гэж бодож байх нь бол чухал юм. Тэгээ энэ маань цаагаараа нэрийцэн төдий оршоод энэ бодит байдлын энэ зүйл маань хоосон чанар юм. Бурхны сургаалын явдал нь юу юм бэ? Бусдад тустай байх. Үзэл нь юу юм бэ гэвэл хоосон чанарын үзэл онол. Тэгэхээр өнөөдөр хүн нэх актер буддизм сонирхгүй байсан ч гэсэн энэ амьдралд, энэ нийгэмд, энэ ёс суртахууныг хэм хэмжээ зааж байгаа хамгийн чухал номлол бол энэ буддизм. Гэхдээ бурхан багш өөрөө ч гэсэн та нар буддизм хүн болохын тулд буддизмыг эхэлж судлаарай гэсэн шиг заавал та нар судалж үзэх хэрэгтэй. Өнөөдөр энэ ном бидэнд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? Тэрийг бодож түүний үндсэн дээр хэрэгтэй юм байна гэж сүсгэлсэн сүсэг бишрэл маань бат бихтэй юу ч болж исэн хувирахгүй тийм одоо сүсэг бишрэл. Мухар сүсэг гэдэг маань бол хамгийн аюултай. Сүсэг бишрэл байх хэрэгтэй ч мухар сүсэг гэдэг маань бол ямар ч зүйл давтаж болдог. Мухар сүсгээр дамжуулж юу ч хийж болдог зүйл болоо мухар сүсэг гэдэг бол аюултай зүйл. Өнөөдөр нийгэмд янз янзын асуудал их гарч байна. Хүн өвдөж болохгүй тэнд очиж одоо тийм юм уншуул, ийм юм уншуул янз янзын одоо лам нэрийг зүүсэн зарим тийм хүмүүс байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр өвдөхөд эмчид очиж үзүүлнэ гэхээс биш сан тавиулаад өөр ном уншуулад тэр бол тэр чигээр арилахгүй. Нэгтээ тустай боловч дараа нь хүндрэлээгээд хариуцлагыг хүлээхгүй. Тэгэхээр энд байгаа ламныг би хэлээд байгаа юм биш. Ерөнхийд нь тийм ламч байна, бөөч байна. Тийм учраас сүсэгтэй болон та бүхэн өөрсдөө тэр номоо, тэр шүтгэхэд байгаа шашнаа судалж шүтгэх нь хамгийн чухал болоод. Янз янзын зарим хүмүүс хууртаад хүн насыг уртсан гэж тэдэн сая төгрөг авчиргэн, эдэн төгрөг авчиргэн гээд мөнгө өгөөд явж гин. Тийм зүйл гэж байхгүй. Хүний өөрийн хийсэн үйл явдал өөрийн зам мөрийг зэгцлэхээс биш тэнд очиж алдар нэртэй хүнд очиж мөргөөд тэгээ насаа уртсгадаг зүйл гэж юусоо байхгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр та нар нас буян хүсэж байгаа урт наслыг гэж бодож байгаа өнөөдрөөс хэл буян хийж шамдах хэрэгтэй. Би хэлслээр зөв юм хийх хэрэгтэй. Дээрээс нь нутгийн олон та бүхэнд хэлэхэд энэ нэг наадан болохоор бөөнөрөө нэг мал муулдаг. Энэ нэг ёсоо болох хэрэгтэй. Ганг ачиг тайлхдахгүй. Одоо хоршоо хүрээ бүгд юм хөгжсөн байна. Тийм учраас дэлгүүр ороод нэг жаахан мах аваад чанаад идхийн хооронд заавал амтны амт тасалж баяр хөөр болж идэв. Тэр болохгүй зүйл. Цаашлаад хоёр хийдийн хамлам байна. Хоёр хийдийн ламнар байна. Тэгэхээр энэ жилээс уламжлал болоод уламжлалт өөрсдийнхөө энэ хурж исэн майны бүтээлийг эзэн шиг нь авч яваад өөрсдөө хураад тэгээд одоо явбал сайн байх. Тэгэхгүй ходоос нэг хүмүүс ирнэ гэдэг ирдгүү. Тэгээ ирээд учир байдлыг ойлгодог. Энэ нутгийн энэ хөрсөн дээр л байгаагүй хүмүүс чинь тэр нутгийн зон олны хүсэл зорилгыг ойлгохгүй шүү дээ. Тийм учраас та бүхэн маань энийг бас нэг сэтгэлдээ болгоогоод энэ хурлаа хураад ингээд явдаг болох хэрэгтэй. Би ч гэсэн чи дараа жилээс яг уламжил болгоод ингээд ирдэг. Тэг би бол буддизмын ном сургаалыг л мэдхээс биш өөр одоо мэргэлж төрүүлж тийм зүйл мэдэхгүй. Тэгэхээр дараа жилээс байна уу энэ жилээс байна тэр нутгаас лам болох сонирхолтой. Тийм одоо айлын хүүхэд байвал миний гэрт авчираад байлгасан ч болно. Тэгээ цаашлуулаад бид нар эндээ эзэнтэй болох хэрэгтэй. Эзэн цэвэр одоо лам хүн болох хэрэгтэй. Тэгээ урд энтэгдэж ном үздэгсэн ч эндээ нэг эзэн болдог. Ийм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ өмнө дэлгэрийн энэ хавийн бас ард та бүхэн хүүхдээ лам болгомоор энэ авраг ахтай уулзж байгаад тэгээд одоо хэдүүлээ энэ нэг шашиндаа хамтдаа зүтгэх нь чухал байна. Тэгэхээр миний ганцхан ажил биш. Бүгдөө одоо зүв байж бүгдөө энэ шашны төлөө байж энэ сэтгэлийн амар амгалан номлоод байгаа энэ номыг үзэж ингэж бид нар сэтгэлийн аз жаргал амар амгалантай байна. Мөнгө байлаа гэдэг өнөөдөр бид нар дэлгүүрээс юм худалдаад авч чаддаг бол сэтгэлийн амар амгалангүй үед бид нар мөнгө байгаач амгалан гэдэг зүйлийг худалдаж авч чадахгүй. Тийм учраас тэр амгаланг бий болгомоор байгаа бол эндээс нэг сайн ламнар бэлдэх хэрэгтэй.
Тэгээ Батэрдэн авраг маань бас тэрэн дээр их сэтгэлээ чилээж бас нутаг орондоо энэ ламтай болгоё гэд тэр энтгүүд төвд явах тэр зардал чиглэл юу гэдэг тэр болгоны одоо ах маань бас өгөөд ингээд сургана гэж байгаа. Тийм учраас аль айлын хүүхэд нь бол ялгаагүй олон одоо ухаантай ном үзээ сурчих олон жилийн хатуужлыг даваад явчих ийм одоо хүүхэд энэ лам болцсон хүүхдүүдээс ч гэсэн байж болно. Тийм учраас та нар тэрийг бас нэг сэтгэлдээ тунгаагаарай. Тэр номын барилга гэхээр цэван гэд манайхан бүгдөө насны авшиг хайрлаж байна. Насны авшиг одоо хайрлахын тулд маш олон одоо хүчин бас зүйлүүд их байна. Жишээ нь одоо сар ирээтэй төмөн одоо тэр тарныг тоолдог, цаашлаа жинсрэг зутгадаг, цаашлаа далаа өгч очиж одоо би ван тавьж болох уу гэж асуудаг. Тэгэхээр цаг нь тулцсан байсан болохоор энэ жилдээ ван, жанан, даган сойрхол тэр одоо ван орхиё. Тэгээ юу ч гэсэн одоо нутгийнхаа зон олонтой очиж уулзаад тэнд бас өсөлтөн болон буддизмд юу юм бэ гэдэг энийг жаахан тайлбарч хэлээд эхний ээлжинд одоо бид нэ сүрэ бэлдээ. Тэрний дараа жилээс өшөө одоо ном юу байдیں۔ Үүний одоо зэрэгцээ бид нар явъя гэж бодож байгаа. Тийм учраас энэ жилийн бас бүтээлийн хуралдаа та бүхэн маань маш олноороо оролцож байгаад баяр хүргье. Баярлалаа. Тэгээ миний хэлсэн ярьсан дотор алдаа байгаа бол орхиж хэрэгтэй. Хэрэгтэй зүйл байгаад өнөөдрөөс хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ 2016 онд бол одоо манай нутаг ширээнд намайг залсан. Түүнээс хойш хэлж ярих нь бол миний үүрэг юм. Авахгүй таны дур. Тийм учраас өнөөдрөөс хавуулаад нэг энд цугларсан сүсгтэн болон бүгдөө нэг зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв явдалтай ийм хүн болоо гэртээ харих юм бол өнөөдрийн бидний энд цугларсан хэрэгэн бүтэж байгаа маа. Тэгээ майн мэгзэн бид нар хичнээн уншаад байдаг ч гэсэн майн мэгзэн уншихтаа юу боддог вэ? Ямар сэтгэлээр боддог вэ? Тэрийг мэддгүй уншаад. Зарим нь ирэх барьч хажуу тал руу хараад өөр хүнтэй юм яриад. Тийм майн мэгзэн бол уншиж болохгүй. Ядахтаа майн уншихтаа хүн болгон нинжин сэтгэл асархан сэтгэл ижийнхээ нэг ачийг боддог. Тийм болох хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнд нэг язгуурын 3 бурхны зүрхэн тарин тоолоход тэр эрхийг нэг өгье гэсэн. Тэгээ тэр маань бол би зүгээр өөрийнхөө бодлоор өгөөд байгаа юм шиг олон багш нараас дамжиж ирж байгаа одоо хэр үгүй ариун тийм юм аа. Тэгээ далаа багшаас одоо бас олонтой ном сонссон. Олон энд байгаа Монголд байсан багш нараас ч олон ном сонслоо. Тэгэхээр мэгзмийн лүн болон нэг язгуурын 3 бурхан зүрхэн тарин тоолох тэр эрхийг авбал гэж. Тэгвэл өнөөдөр бидний язгуурын 3 бурхан гэдэг маань ямар бурхад вэ гэхээр Монгол төмнийг одоо даадаг очрон бурхан. Тэгээ оюун ухааны бурхан Манчир. Энэрн нэгүсүү асархан одоо бүгдийг өөртөө шингээж авсан Жанасын бурхан. Тэгэхээр ямар ч хүн энэ насанд амьдраж байхдаа энэрн нэгүсүүн сэтгэл асархан сэтгэлийг амьдралдаа хэрэгжүүлвэл хэрэгтэй юм байна гэдэг үндснээс өнөөдөр тэрийг би өгж байгаа. Хүн болго амьдарч байгаа хүч чадал хэрэгтэй. Хүч чадал нь бие бэлдрийн тийм хүч чадал биш. Дотоод сэтгэлийн бусдад амар амгалан үүдэг тийм хүчтэй, тийм сэтгэлтэй болох хэрэгтэй. Түүний дараа хүн болго амьдрахын тулд оюун ухаантай байх хэрэгтэй. Тэр оюун ухаан маань зүгээр нэг мунхарл биш. Юмыг чин баттайгаар ялгаж салгадаг тийм оюун ухаантай болох хэрэгтэй. Тийм учраас оюун ухааны бурхан болоход Манчир бурханы зүрхэн тарныг өгье гэж бодож байгаа. Тэгээд дээрээс нь гинэн сахил өгвөл энд гинэн сахил одоо сахих хүн байна уу байхгүй. Өчигдөр бол өмнө дэлгэрд гинэн сахил сахихгүй гэхэд гар өргөх хүн олдохгүй байна. Гинэн сахил гэдэг маань гэргитэн хүний сахиж болдог. Лам хүний сахилаас өөр сахил л да. Тэгээ юу сахихгүй гэхээр 5 зүйлийг сахина. Арх уухгүй, худлаа ярихгүй, хулгай хийхгүй, амьтны амийг таслахгүй, ариун бус зүйл үлдэхгүй гэж. Тэгэхээр энд ирсэн хүмүүс бас архийг төвчих хэрэгтэй, арх уухыг багасгах хэрэгтэй. Тэгэхээр би та нарт нэг хөгжилтэй юм ярихад нэг дээр үед нэг хүн нэг лам бадарчилж яваад нэг айлд очисон нөгөө айлын
Айл ганцхан эмэгтэй хүн тэгээд нэг гадаана үүдэндээ ямаатай. Тэгээд байжсэн та энэ ямааг алаад идсэн би лам хүн ямаа алж болохгүй гэсэн. Тэгвэл одоо манай гэрт хондоо гэсэн би лам хүн одоо энэ эмэгтэй хүнтэй байж болохгүй гэсэн. Тэг арх уу гэдгсэн чинь яасан бэ гэхээр нөгөө хүн маань вина буюу тэр дөлвөө сайн мэдэхгүйгээр номготгооны ном мэдэхгүйгээр юу илээ гэж бодож байгаа арх уусан. Тэгээд арх уусан яасан байх нөхөр нөгөө ямааг шалж идсэн нөгөө эмэгтэй хүнтэй хамт хонсон байх нь шүү дээ. Тэгэхээр арх гэдэг маань тийм аюултай зүйл учраас өнөөдрөөс ахуулаад та нар архийг бас багасгаарай. Тэгжиж өнөөдөр нэг аймаг тэгээд цаашлаад энд ирсэн сүстэй болон сайжрах шүү. Сайн сайхан болно гэдэг маань өөрөөсөө хэлхий. Тэгэхээр бие засаа төрөө зас гэрээ зас тийм ээ. Гэрээ засаа төрөө зас гэдэг чинь одоо зарим сүүлийн үед хүмүүс өөрийгөө засахгүйгээр төрд орж тэгээд энэ улс орон заримдаа хөгжихгүй нэгээд яриа л байгаа хүмүүс. Гэхдээ өөрөөтэйгөө ярьж өөрийнхөө сэтгэлийг өнөөдөр хүн засаад өрөөлөг хэлэх хэрэгтэй юм. Тэгм учраас өнөөдөр гинийн сахил буюу гэргийд үүний тэр сахилыг би одоо чин сэтгэлээс энэ 5 зүйлийг сахиж чаднаа гэж сахих хүн байна уу? Байвал гараа өрг. За авраг байна. 3 хүн байна тийм. Тэгэхээр ингээд манайха сахиж сахихгүй би энэ 5 зүйлийг хийнэ л гэдэг юм шүү дээ цаавар. Тэгээ ямар тач байсан тэгээд би хүчээр гинийн сахил өгж болохгүй болохоор та нар өнөөдрийн миний хэлсэн энэ одоо зүйлийг бас сэтгэлдээ шингээгээд хэрэгтэйг нь хэрэгжүүлээрэ. Би бол энэ бороогүй сайхан газар суугаад та нар бороонд байгаа болохоор бас миний санаа зовоод. Тэгм учраас тэр одоо лүнг өгье. Та нар чин сэтгэлээсээ залбирж байгаа. Би юу гэж хэлэх гээд нэхэр өмнөний огторгоо бидний одоо байгаа балдан бэрийн хийдийн орчимд тэр чигээр одоо 10 зүгийн бурхан бодисодоо бүгд залраад тэгээд одоо өөрийн одоо үндсэн багш нар бүгдөө залраад тэгээ оройн дээр одоо өмнөний огторгууд бол одоо ирээдүйд цагийн сайн цагийн мянган бурханы одоо 6 дахь майдар бурхан залраад майдар бурхан маань гартаа юм ширчинжин доо буюу ангид чандад гитлэхийн тэр одоо судрыг барьсан судраас маань гэрэлхийгээ цацраад тэгээ одоо биднэр дээр бууж бидний оройгоор тэр одоо уншиж байгаа ном маань ороод бидний шар усны нөхөр одоо тэргүүшгүй цагаар хийсэн бие хэл сэтгэлийн тэр одоо нүгэл хилэнц багахан чултгой арилааг чин сэтгэлээсээ бодох хэрэгтэй юм шиг. Сүнья наамжигээ зөндөө дэри санажаагүй болоо. Би ийшээ намын шөөс амгүндэ чамаа. Санаа зөндөө чажуугүй байна. Ален хожоо гунжу도 만나고 저서 군도지 최유죠 군주는 세대제와 내대 저서도 돈이 나고선데 와서 전주도 맞아요 정말 다운도 손실 돈도 뭐죠 시제 정권 저희로도 가서 내가 진짜 있었는데 이거 먼저 담은 제가 돈도 이게 저희야 맞아 매도 안 되시는 거 하나도 되시는 손실 한시 당에서 서가 예능의 주민이 지는 저거도 무슨 주민들 저희는 저거 이메일도 드라마도 돌려 추정을 해도 저희 공부 주시는 다시 상바도 이런 거 지금마다 맞는 제 주고 가는 집으로서 배도 있어만 산주요 도서는 대전 사비교대 당도 저걸로 쓴다고 이 담배니 뭐는 간진신다 수주성과 방구들이 왕지져서 제 동안 담배 다 보게 되지 자 yap스레 선라 고차차 의미제 대신하세 dimishimi omgoshamiya 도움이 되지 않서다 간지가 조금 적어 봐 로산다비 샤다 소안데 쇼노고의 장고 시로데메르는 sen지도 숨이 무습이 장비한다 장상로 전제모가 군도간 소순저지보다 도시전제 로스 자레세라 장상로 좀더 전제는 시도하나 사회 구지도의 롱도의 손주스바 좀더 도시전라 장상로 За тэгээ бодол маань болсон болохоор та бүхэн миний одоо хэлэх тариныг даган дөрөж хэлээд тэгээд би өнөөдөр зөвсөлөд нэг бодол санаагаа зөв байлгах юм шүү.
Би өнөөдрөөс эхлээд нэг явдал мөрөө зүв байх юм шиг. Би өнөөдрөөс эхлээд нэг сайхан сэтгэлтэй, нинжин сэтгэлтэй, асаргуун сэтгэлтэй бусдад одоо хэрэгтэй зөв юм хийх юм шиг чин сэтгэлээсээ бодоод. Тэгээ даган дөрөө чилээрээ. Чонлоо жонжи 나지 담바나 사는 군지 더지 너희 손지 좀 점단 돌지 전나 찬사로 온 바즈르바니 홈팟 온 바즈르바니 홈팟 온 바즈르바니 홈팟 자기 진짜 자비가 어디에 나온다고 건나고 뭐 저저로 선다고 예 뱀비니 보른도 자 사유를 одоо очрон бурхан буюу одоо хүч чадлын Монгол төмнийг даасан. Тэр одоо бурханы одоо зүрхэн дээрний эрхийг одоо та бүхэнд өглөө. Тийм учраас өнөөдөр та бүхэн сансан үедээ ч бол Тун Базарбаны хумпад өдөр тариныг бол одоо уншиж байгаарай. За одоо оюун ухааны одоо бурхан бол манчир бурханы. Өнөөдрөөс эхлээд би одоо миний бодол санаа зүв байх юм шиг чин сэтгэлээсээ бодоод даган дөрөө чилээрээ. Чонлоо жонжи 나지 담바나 사는 군지 더지 너는 이제 손지 봐 좀더 주장도 전선 쇼노군도 잡아보 쉬를 때면은 선은 지대스미 문서 봐 잠비안다 찬살로 오마라잖아디 오마라잖아디 자기 주는 사비경한테 단도 군다고 만난 저거지로 쓴다고 해 덤비니 부른도 상주 전제 먹은도 공 조선제지구로 된 투지전제로서 자르질라 차사로 엄마니 배미 엄마니 배미 되게 지는 삼비교대 단도 군다고 만난 저거지로 쓴다고 해 덤비니 부른도 상주쇼 За тэгээ эцэст нь бол одоо хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байхын тулд нинжин сэтгэл асаргуун сэтгэлтэй байхын тулд бодийн сэтгэлийг тийм үү бодисатын самвар сууч чадсан цомцоогоо суучаарай явган суучаарай гэсэн цомцоо суuna гэдэг маань тэгээд одоо бодийн самвар өгөхөд хамгийн гол нь би өнөөдөр амтан болгоны тусын тулд зөв сэтгэлтэй зөв амьдрах юм шиг гэсэн тэр бодлыг бодохын үндсэн дээрээс тэр одоо тэр бодийн самвар хүмүүс цомцоогоод хөл муутай хүмүүс спешиал одоо хамаагүй зүгээр одоо эрүүл хүмүүс бол явган суух хэрэгтэй. Мэгсэн. Явган суу гэдэг маань өвдөглөөд биш. Явган суухыг хэлээд байна. Хоёр хөл дээр явган суухыг. Зүгээр. За тийм учраас өнөөдөр бид нар яаж ийнө гэхээр ийм сайхан ариун дагшин олон жилийн түүхтэй олон мянган гавж байсан ийм одоо ариун дагшинд одоо бодийн самварыг одоо авах нь бол ховор юм. Тэр бодийн самвар гэдэг маань бид нар одоо өнөөдрөөс эхлээд би амтан болгоны тусын тулд би зөв юм хийх юм шүү. Амтан болгоны тусын тулд би бурхан болчоод амтан болгонд бурхан болох зам мөрийг зааж өгөх юмсаа өгсөн. Тэр одоо бодлыг одоо одоосны үндсэн дээрээс даган дөрөө чилээрээ. Гонжигсумлан дагживчи. Дигба тамж сосоршаа. Дови гилачиер. Санжэ жанчу үйжсэн. Санжэ чөдөн цогчлоо. Санжэ бардуу дагживч. Раншантоны равдуч. Жанчу сымны чөбөрч. Жанчу чөгийн сымны чижэн. Сымжан тамж даги дондон. Жанчу чиж 영원 чөбөрч. Дола панчер санжан дөрш. За нэг дэх одоо бодийн самвар авах сэтгэл маань бол болно. За хоёр дахь удаа даган дөрөө шилэн. Гончигсумлаа дагживчи. Дигба тамж сосоршаа. Дови гилачиер. Санжа жанчу үйжсэн. Санжи чөдөн цогчлоо. Санчу бардуу дагживч. Раншантоны равдуч. Жанчу сымны чөбөрч. Жанчу чөгийн сымны чижэн. Сымжан тамж даги дондон. Жанчу чиж 영원 чөбөрч. Долоо панчер санжан дөрш. За хоёр удаа уншсан. Гурав дахь дээр нь одоо энгийн хүмүүс та бүхэн бүгдөө өөрсдөө одоо чин сэтгэлээсээ би одоо энэ амьтны тусын тулд энэ зүйлийг хийнэ. Би амьтан болгоны тусын тулд зөв байх юмаа гэж
тэр одоо ухагдхуунаар чин сэтгэлээсээ бодоод 3 дахь удаа даганд жанжууж юм доола панчер санжаан дүүр шиг намайг гараа ингэхэд өөрийн одоо сэтгэлд одоо бодис сангаар төрж бодис сэтгэл одоо үүслээ гэж. Өмнө нь бодис одоо бодис садуугийн тэр явдал ороход одоо сууж түүнийг одоо сонсож тэр одоо бодис сэтгэлийг авч ирсэн хүн болвол одоо урд байсан маа улам одоо сайж арвжлаа. Ариун байсан маань одоо төгс боллоо чин сэтгэлээсээ залбир 3 дахь удаа даган дөрөж хэлээрээ. Гончусумла дагживчи. Гончусумла дагживчи. Дигба тамжи сосоршак. Дигба тамжи сосоршак. Дови гила жиеран. Дови гила жиеран. Санжа жанчи үйчисум. Санжа жанчи үйчисум. Санжи чөдөн зөвчөөла. Санжа чөдөн зөвчөөла. Санчу бардо дагживчи. Жанчу бардо дагживчи. Раншин донье равдучи. Раншин донье равдучи. Санчу симни жоборжи. Жанчу симни жидбаржи. Жанчу чоги симни жижана. Жанчу чоги симни жижина. Симжан тамжи даги дондон. Симжан тамжи даги дондон нэр. Жанчу жижи юмон жиборжи. Жанчу жижи юмон жиборжи. Дола панчер санжан дуарш. Дола панчер санжан дуарш. За одоо өөр их хэсгийн суудалтаа сууж болно. Тэгээ өнөөдөр бид нар номын бариллаа тогтоосон. Хадаг барьсан төдий одоо багш болчихгүй юм. Ном одоо багш нь одоо хэлж номын бариллаар тогтоож шавин ном сонсоод номоор явдаг болж түүний дараа одоо багш шавин бариллага төгс болохоос хадаг барьсан төдийд багш шавин бариллага тогтоож яг актер одоо яг багш болчихгүй юм байна шүү дээ. Тийм учраас та нар өнөөдөр миний одоо номыг сонссон хинч байсан тэр та нар бүгдөө өнөөдөөс эхлээд одоо гэгэнтээ одоо тэгж хэлсэн шүү. Өнөөдөөс эхлээд багш одоо тэгсэн шүү. Өнөөдрөөс хавла би нэг зүг болох юм шүү. Өнөөдрөөс эхлээд би одоо сайн зүйл хийх юм шүү гэсэн ийм одоо сэтгэлтэй байгаарай. Тэгээ өнөөдөр миний номонд намаа гэд цугларсан та бүхэндээ биеийн эрүүл сэтгэл нь одоо амгалантай байх өлзийтэй өрөөлөөр энэ удаагийн одоо уулзалтаа ингээд төгсгөё, өндөрлөё. Намаа зөрөөд ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд 2 өдрийн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хамгийн гол нь нутгийн одоо Өмнө дэлгэр сумын нутгийн зөвлөлийн одоо энэ Чулуунбаатар, Чууках тэргүүтээ олон одоо энэ залуу хүмүүс үүнийг одоо удирдах бас зөвлөгөө өгчээсэн нутгийн одоо энэ аврагтай тэгээд одоо энэ төрийн одоо олон түшээд та бүхэнд одоо хүрэлцэн ирээд тэгээд бас энэ зүйлсийг одоо энэ зүйлийг одоо их сайхан болоход нь хувь нэмэр оруулж тэгээ хамгийн гол нь өмнө дэлгэр сумын засаг дарга та бүхэнд танай ажлын хамт олонд зориод ирсэн хүмүүсийг тав тухтай байлгаж байгаа энэ болгонд нь би чин сэтгэлээсээ одоо баярлалаа гэж хэлье. Дараа жилээс тэгээ уламжил болгож би одоо өөрөө шигсэн ирнэ. Тийм учраас ном сонсох хэрэгтэй юм. Ном сонсноор хилэн цул арилна. Ном сонсноор зөв замд орно. Ном сонсноор хүн амьдрал нь одоо зөв болох юм. Тийм учраас ном ихлэ сонсох хэрэгтэй. Түүний дараагаар одоо тэр ван жан юу гэдэг нууц тарны одоо тэр ном авах хэрэгтэй юм аа. Тийм учраас энэ удаа хэдүүлээ ингээд номоор барилдаж байгаа нь шүү. Та бүхэндээ хаз чаа сайн сайхан бүхнийг өссөн ирвэ.